Олон хэрэгүүд шүүхтэр очих байх л та. Ялангуяа өнгөрсөн хугацаанд энэ улс орныг дампууралд нь тулгасан улс төрчтэй холбоотой том гэрээ байгууллагатай холбогдсон авилгын хэрэгүүд шүүхтэр очих байх. Энэ хэрэгүүдийг шударга шалгуураар шалгагдсан шүүгчил шударгаар шийдэх байхаа гэсэн итгэл үнэмшил байдаг. Энэ онд төвшөнд хүрэхийн тулд их олон шалгалт өгдөг юм байна. 10 гаруй шалгалт. Их наривчлалтай 100-ны наривчлалтай оноогоор дүгнэдэг юм байна. За энэ шалгалтын утга учир тэгсэн энэ нэр дэвшиж орж ирж байгаа хүмүүсийг харсан эхний онооноос эхний байр эзэлсэн хүнээс бүхэл бүтэн 7-8 пунктээр доогуур оноо авсан хүн энэ ороод ирсэн байх юм аа. Энэ шалгалтын утга учир юу юм бэ гэдгийг надад нэг ойлгомжтой тайлбарлаж өгөөч. Хоёрдугаарт шалгалтаар эхний оноо авсан хүмүүс орж ирээгүй байна. Тэгэхээр энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүн хамгийн сүүлчийн шалгалтыг хийгээд ингээд эцсийн дүн гаргадаг юм байна. Тэгэхээр энэ шүүхийн ерөнхий зөвлөлийн 5 гишүүний шалгах шалгуур үзүүлэлт юу байдаг юм бэ гэдгийг надад тайлбарлаж өгнө. Би л үндэнд орж дарахтаа нэг юмтай санал нэгдэг. Шүүгчээр томилогдоход илээсэн оймс чухлаа гэдэгтээ бол би 100% санал нийлдэг. За харин байшин, цалин, мөнгө их чухлаа гэдэгтээ бол санал нийлж чадахгүй байна. Их мөнгө өгвөл илүү шударга байна гэдэг зарчим бол энэ үед бол байж боломгүй санагдаад байгаа юм л да. Манай ерөнхийлөгч яг энэ эндэр дээрээс хэлсэн үг намайг их гайхшруулсан. Ийм бага цалин авч байгаа шүүгчээс яаж шударга ёсыг нэхэх юм бэ гэдэг. Яаж шударга шаардах юм бэ гэсэн үг намайг алмаар улсан. Тэр логикоор хэрвээ тэр логикоор явах юм бол 1.5 саяын цалинтай улсын хурлын гишүүдийг шударга ажиллаж болохгүй, шударга ажиллахгүй байхын компанийн лобби давтаж хууль батлахыг бид хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг үү? Тэгэхээр энэ логикийг би ерөөсөө зөвшөөрөхгүй байгаа юм л да. Шударга ёсыг мөнгөний тоо тогтооно гэж би бодохгүй байна. Яг чухам энэ цаг үед мөнгөөр шударга ёс хэмждэг хүн Монголын төрд, Монголын шүүхэд энэ өндөр түвшний албан тушаалд бол хэрэггүй гэж би бодож байгаа. Ийм хүмүүс олширсан учраас л өнөөгийн хамрал бол үүдэлтэй л дээ. Тэгэхээр шүүгчийн хараат бус байдлыг цалин, мөнгө тогтооно гэж та бүхэн бодож гин үү? Өөрөөр хэлбэл эн чинь өөрөө шүүгч мөнгнөөс, цалингаас, эдийн засгаас ямар нэгэн хэмжээгээр мөнгнөөс хараат байна гэдэг ийм логик давхар гарч ирээд байгаа юм л та. Тэгэхээр нийгэмд шударга ёсыг дэнсэлдэг хамгийн чухал албан тушаал бол мэдээж шүүгчийн албан тушаал. Шүүгч ялангуяа Монголд. Гэтэ энэ бол айгүй их эрсдэлтэй гэдгийг би ойлгож байгаа юм л да. Монгол бол 3 сая хүнтэй нэг шийдвэр гаргадаг, эргээ тартал хамаатан байдаг, эргээ тартал найзын хүүхэд байдаг, эргээ тартал 10 жилийн хүүхэд байдаг. Шударгаар асуудал шийдээд 3 алхахгүйгээр л таньдаг хүнтэйгээ нүүр тулдаг. Ийм хүнд нөхцөлд шударга ёсыг тогтооно гэдэг бол амаргүй. Өөртөө эрсдэл хүлээдэг. За яг тийм эрсдлийг хүлээх эр зориг, ёс суртахуун хангалттай байна гэж үзэж гэнэ үү? Энд би нэг анхаарал хандуулахгүй байсан хүмүүсийн маргаан хэвлэлээр явж байгаа зүйл анхаарал хандуулахгүй байхын аргагүй л байлаа л да. Тэгээд энэ оноо моноог нь аваад үзсэн чинь үнэхээр энд ямар нэгэн улс төрийн нөлөөлөл орсон ийм дүр зураг бол харагдаад байгаамаа. Тэгээд хүмүүсийн хэлээд байгаа гол бухимдал бас энэтэй холбоотой юм шиг байна. Тэгэхээр би хүмүүсээс нэр дэвшигч болгомоос хариулаасаа гэж бодож байна. Өнөөдөр шударга байдлыг, шударга ёсыг та бүхний цалин хангамж тогтооно гэж та бүхэн үзэж байна уу? Тэгээд тэр шалгалтын утга учиртай холбоотой надад бүр ойлгомжтой дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэж хүсэж байна. Баярлалаа. Лүндэнд орж дарга шалгалтын яаж шалгаруулснаа яриад нэр дэвшигчид товчхон цалин мөнгө шударга ёсны харьцааг ярий. Мэнчилгээ дэвшүүлье. Улсын хурлын гишүүн Ган Уйгийн урилгаар нийслэлийн Баян зүрх дүүргийн 5-12 дугаар хороодын иргэд нийт 57 хүн улсын хурлын чуулганы ажиллагаа төрийн ордондоо тайлцж байна. Та бүхэнд ажлын амжилт, эрүүл мэндийн сайн сайхныг хүсье. 80 дугаар микрофон. За уянга гишүүний асуултанд хариулъя. За яагаад энэ онооны дарааллаар нь нэр дэвшүүлээгүй энэ тэндээс нэр дэвшсэн юм бэ гэж ийм зүйл асууж явах шиг байна л да. Тэгэхээр Монгол улсын үндсэн хуулийн 47-гийн 3-д Монгол улсын шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиглэлийг тодорхойлохдоо хуульчдаас шүүгчдийг шилж олох гэж
ийм чиглэлийг олгосон байдаг. Энэ хуульчтай шүүгчдийг шилж олоход нь туслах үүднээс мэрэгжлийн хороо болуу шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд ажилладаг. За тийм учраас бол мэрэгжлийн хороо болуу шүүгчдийн голчлон одоо мэдлэг ур чадварыг үнэлгээг ингэж гаргаж шалгаруулсан байгаа. За энэ бол шүүхийн мэрэгжлийн хорооны энэ оноо баал бол 3 бүлэг хэсгээс бүрддэг. Нэг дэх хэсэг нь бол одоо шүүгчийн ерөнхий мэдлэг ур чадвар. За энэ ямар шалгалт авахыг нь бол шүүгчийн эрхсэн байдлын тухай хуулийн 4, 5 дугаар зүйлүүдээр ингээд тодорхойлчихсон тэр шалгуур үзүүлэлтээр шалгаж байгаа. За 2 дугаарт нь бол энэ улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшиж байгаа хүмүүсээс бол тусгай шалгуураар бол шалгалт авч байгаа. За энэ нь одоо ямар шалгуур байдаг юм бэ гэхээр улсын дээд шүүх маань өөрөө үйл явдлын маргаан шийддэггүй, эрх зүйн маргаан шийддэг шүүх учраас тэнд гарч байгаа улсын дээд шүүхийн тогтоож шийдвэр болгон бол өөрөө эрх зүйн тайлбарлаж байдаг учраас хууль тайлбарлах ур чадварыг нь шалгасан нэг багц шалгалт байгаа. За сүүлчийнх нь бол шүүгчийн ёс зүйтэй холбоотой мэдлэг ярилцлага гэсэн ийм 3 багц үзүүлэлтээр бол шүүгчдийн энэ одоо сонгон шалгаруултыг явуулсан. За энэ бол шүүхийн мэрэгжлийн хороо бол яг зүгээр шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр гаргахдаа харгалзан үзэх ёстой нэг шалгуур юм байна. За үүнээс гадна бол шүүхийн ерөнхий зөвлөл ил санал тураалт хийхдээ энэ мэрэгжлийн хорооны шалгалтыг харж үзэхээс гадна хуульчдын холбооны дүгнэлтийг хардаг. За үүнээс гадна хамгийн гол сонгон шалгаруулалт бол юундаар болдгоо гэхээр шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар ярилцлага хийдэг. За энэ ярилцлагыг бол бид нэр ойролцоогоор бол нэг хүнтэй 40-с 50 минутын хугацаанд ярилцлага явуулдаг. За энэ бол гол шалгаруулалт явуулж байгаа гэж бид ингэж үзэж байгаа. За энэ ярилцлагаар бол бид нэр одоо юуг тодруулдаг юм бэ гэхээр энэ хүний шүүгчээр сонгон шалгаруулж шалгаруулах гэж байгаа хүнийхээ шүүгчийн зан төлөв энэ хүнд байна уу? Judicial temperament гэж одоо 5-аас 6 зүйлийг бол олон улсын хэмжээнд бол тодорхойлчихсон ийм шалгуур үзүүлэлт байж байдаг. Энэ зан төлөв энэ хүнд бол хэр зэрэг төлөвшсөн юм бэ гэдгийг нь бид нэр тэр хүнээс одоо асуулт хариултээр жижигхэн кейс өх маягаар тэг тодруулахыг нэгдүгээрт оролддог. За 2 дугаарт бол энэ шүүх гэдэг байгууллага хүний эрхийг хангаж хамгаалж идэг шудраг ёсны манаач гэдэг үүднээс энэ хүнд хүний эрхийн хандлага байна уу? Хэрэг маргааныг эхлээд харахад бол хаана хүний эрх хэрэгжүүлж өрчигдөж гэдэг үүднээс хардаг юм байна уу? Эсвэл хэнийг барьж авч одоо шийдэхгүй торгох уу гэдэг тэр цонхоор эхэлж хардаг хүн байна уу гэдгийг бид нэр ярилцлагаараа энэ зүйлийг нь тодорхойлох гэж ингэж оролддог. За 3 дугаарт нь яадгүй хэр энэ хүний ёс зүй ер нь ямар юм бэ? Энэ хүн алагчилдаг юм уу? Төв голч байж чаддаг юм уу? Үйлчлүүлэгчдийг хүндэтгэж чаддаг юм уу? Шудраг ёсны үйлчилгээнд энэ хүн хэр зэрэг хариуцлагатай хандах нь уу гэдэг ийм 3-4 зүйлүүгээр бид нар бол энэ хүний ёс зүйн төлөвшлийг нь гаргахыг оролддог. За дараа нь бол энэ хүнд хууль шудраг ёсны төлөө тууштай байх тийм итгэл үнэмшил энэ хүнд байна уу? Эсвэл одоо бидний асуусан асуултанд тохируулан хариулж гэнэ үү гэдгийг одоо бид нэр бас тодруулах гэж ингэж оролддог. За үүнээс гадна шүүгч хүн бол дээд зэргийн нийгмийн мэдрэмжтэй хүн байх ёстой. Тийм учраас нийгмийн харилцаа үзэгдлийг энэ хүн олж харах, мэдрэх, сэтгэл зүрхэндээ хүлээж авах тийм нийгмийн мэдрэмж байна уугүй юу гэдгийг бид нэр олж харахыг боддог. За ийм одоо тодорхой шалгууруудаар бид нэр ярилцлага хийгээд тэгээд өөрснөө бол 100 оноогоор үнэлээд тэгээд тэр баалаа бол 5 хүний дунджаар бол гаргаад хангалттай хангалтгүй гэдэг ийм үнэлгээ өгдөг юм аа. За тэгээд энэ 4 хүн болвол үүнээс гадна бид нар бол туршлага тэр үнэхээр тодруулын уянгаа гişүү. Юу дараагад хэлэхэд энэ хүмүүсийн хариултыг хүртэл одоо заахгүй ямар ах юм. Хариулахгүй байж болно. Юу гэж хариулах юм? Товч дэлгэрэнгүй хариулахын хүртэл ингэ заагаад ах юм. Ер нь бол би юу гэж бодож байна гэвэл илээсээ амьс чухлаа. Таны тэр шалгуурыг ойлголоо. Гэхдээ бидний энэ одоо
хилэлцэж байгаа процедур чи ямар үр дүнтэй юм бэ? Одоо бид нар араасаа асар олон гомдол дагуулсан энийг хязгаарлах тийм эрх зүйн процедур энэ их хурлд байна уугүй юу? Ерөнхийдөө энэ бүхнийг хараад байхад процессыг харж байхад бол шүүх бол бие даасан засаглал энэ шүүх дээр нийгмийн шударга үнэн эцсийн эцэстээ очиж дэнслэгддэг энэ том субъектийн хүмүүсийг томилдог биш ерөөсөө сонгодог ийм систем рүү бас шилжих хэрэгтэй юм шиг ийм саналуд гараад идэгэн бас ийм одоо хэрэгцээ шаардлага байна гэж ингэж бодогдод байгаа. Тэгээд нэр дэвшигч Уянгаа гишүүн үндсэн хууль уншсан байх гэж найдаж байна. Энэ танхим бол шүүхийн тодорхой хэрэг ярьдаг танхим биш. Энэ бол хууль тогтоодог танхим. Шүүх гэдэг байгууллага тусдаа байдаг. Тэрний хэрэгт бид нар оролцож болохгүй. Ялгаа зааг ийм учраас тодорхой хэргийн талаар ярихад би зогсоох үүрэгтэй үндсэн хуулийн дагуу. Уртлын гишүүн ярьсан учраас би тэр. За дөрөв нэр дэвшигч их л цалин өгөөд байвал их л шударга байгаад байх уу гэж асуусан. Тэрэнд нэг ойлгомжтой хариулаад байгаа. Нэгээрээ. Цалингийн асуудал мэдээж шүүгч хүн болсон хойно бол чухал нь тодорхой. Гэхдээ энэ бол яг үндсэн шийдвэрлэх хүчин зүйл бол биш л дээ шударга ёсны одоо шалгуур болж чадахгүй. Гэхдээ энэ шүүгч өөрийнхөө шүүн таслах ажиллагаагаар илүү өндөр чанартай төвшөнд арга гэртээ санаа зовхгүй, арын амьдралдаа сэтгэл хуваагдахгүйгээр ажиллах, нэгэн үзүр сэтгэлээр зүтгэх бас чухал нөхцөл байдал болмоо гэж бодож байна. Дараачийн микрофоныг асаагаа явуучих. Нэрээ хэлээд. За нэр дэвшигч зол заяа. За цалин бага байхаар шударга бас ажилтдаг. Ихсэхээр цалин нэмэхээр шударга ажилтна гэдэг явдал бол мэдээж байж болохгүй. Аль ч тохиолдолд шүүгч хуульд захирагдаж шударга ажиллах ёстой. За шүүгчийн хувьд одоо өөр ажил эрхэлж болтгоо. Нэг нөгөөтэйгүр одоо олон нийтийн дунд бусад одоо хамааралтай этгээдүүдийг шинэ одоо бий болгох хүрээ хязгаар энэ харьцаа бол тодорхой хэмжээнд хязгаарлагддаг. Тэгээ энэ үүднээс аль ч улс орон шүүгч нарын цалинд бол илүү анхаардаг. Тэгээ энэ жишгээр л бол биднэрт одоо энэ шийдвэр гаргаж өгсөн болов уу гэж боддог юм аа. За юу аль ч оронд сая хэллээ тийм ээ. Хараат бус ажиллахад бол эдийн засгийн баталгаа хэрэгтэй. Эдийн засгийн баталгааг хангахад бол цалин мэдээж хэрэг одоо гол ач холбогдолтой. Тэгэхээр энэ цалингийн асуудал их байх нь шударга, бага байх нь одоо энэ их багтай холбоотойгоор шударга бус гэдэг асуудал бол яригдах нь нэг өрөөсгөл юм уу гэж бодож байна. Тэгээд шүүгч хүн болвол хууль за ёс зүйн дүрмээрээ бол олон хязгаарлалтууд, хориглолтууд шүүгчд байдаг. Цалингаас өөр одоо ямар ч орлого олох боломж нь бол хязгаарлагдсан. Тийм учраас энэ шүүгч амар тайван ажиллах тэгээд эргээд хариуцлага хүлээх, хариуцлагын тогтолцоо бол бас маш өндөр. За ийм учраас бол шүүгчийн цалин бас боломжтой хэмжээнд байх юм болов гэж бодож байгаа. За бусад хуульчид зөвхөн төрийн одоо байгууллагт ажиллаж байгаа хуульчаас бусад хувийн хөвшил гэдэг юм уу эсвэл одоо өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа хуульчтай бидний цалин зүйрлэх юм бол бас нэг тийм их хэмжээнд биш л гэж одоо ийм л хариулт хэлье да. За шүүгчийн хараат бусаар ажиллах олон арга хэмжээний нэг нь бол энэ цалин үлс байгаа. Тэгэхээр зөвхөн нэг хэсэг нь бол цалин үлс учраас бас ингэж ойлгох нь бол өрөөсгөл байна гэж ингэж үзэж байна.